Томоохон төслүүд одоо үргэлжлэлтэй зээлээ ер нь зарцуулж чадахгүй байна гэдэг ийм гомдлыг одоо ярьж байна л да. Тухайлбал газрын боловсруулалтын үйлдвэр 90 онд 500 сая Америк долларыг одоо зарцуулах шаардлагатай боловч зарцуулах эрх байхгүй байгаа байна. Энийг хуулиар зохицуулсан энэ зохицуултыг хизээ одоо өөрчилж өгөх юм бэ гэдэг агуулгыг ярьж байна. Энэ их хурл дээр үнэ хизээ шийдвэрлэх, их хурл дээр шийдвэрлэх юм уу, цаана газрын түвшин шийдвэрлэх юм уу? Яг гадаадын зээл ашиглалтын хууль сая гişүүд өргөн барьсан шүү дээ. Яг хавар бас бид нар бас ярьж өргөн барьж амжаагүй тэр хууль л да. Яг манай нөө төсвийн харьцаа харахаар манай улсын эдийн засгт манай улсын төсвийг харахаар нөө томоохон хэмжээний зээлийг одоо аваад ингээ хэрэгжүүлэх хугацаанд ингээ хэрэгжүүлэх юм боломжгүй гэдэг. Ягаад гэвэл тэр зээлийн ашиглалт нь тухайн жилийнхэн төсвийн одоо зарлах талдаа одоо бүртгэж явдаг гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл газрын тосны боловсруулах үйлдвэрч одоо 1.8 тэрбум доллар гэвэл өнөөдрийн ханшаар 5.8 их 80 төгрөг тийм 5.8 их 80 төгрөг одоо жишээлбэл тэр үйлдвэр 3 жилийн хугацаанд барьж ашиглаад дуусгая гэвэл тэр чинь хамгийн багадаа жилдээ 1.8 тэрбум 1.8 тэрбумыг ашиглаж иж тийм 1.8 их 80 төгрөгийг одоо ашиглаж иж тэр чинь 3 жилийн хугацаанд ашиглаж дуусгах байхгүй. Гэтэл манай төсвийн харьцааг харах юм бол нөгөө алдагдлын хэмжээ нь хамгийн дээдл нь одоо 2% байж болно гэж заасан. За тэгээд бодох юм бол бидний жилдээ хамгийн максимум 1.5 их 80-ийн алдагдaltaй төсөв батлах боломжтой байдаг. Гэтэл 25 махч алдагдaltaгүй төсөв баталсан. Тэгээ 1.5 их 80-ыг манай Монгол улсад хэрэгжиж байгаа бүхий л гадаа зээл тусламжийг 1.5 их 80 багтаана гэхээр өнөөдрийн манай одоо гадаа зээл тусламжаар хэрэгжиж байгаа нийт юу ч 4 их 80 төгрөг орчмын гадаа зээл тусламжаар гэж төслүүд байгаа юм. Тэгээ тэр дотроо одоо нийт боловсруулах үйлдвэр өөрөө 5.8 их 80 тахгүй. Тэгээ яг бүгдэнд нь жигд ингээ хуваарлахаар нийт боловсруулах үйлдвэрийг одоо жишээл бид нар 7-8 жил магадгүй 10 жилийн дотор дуусгахаар болчихж байгаа гэсэн. Одоо манай хуулийн одоо нөгөө өөрснөрөө тавьсан байгаа нөгөө юу гэх юм хязгаарлалтууд тийм. Тэгээ нэг өсөнд манай улсдаа томцсон зээл багхгүй яг үндсэн агуулгаар нь харуул. Гэхдээ үндэсний аюулгүй байдал талаар харуул өнөөдрийн нөгөө шатхуун дасалдж байгаа байдлыг харуул бид нар нефт боловсруулах үйлдвэрийг барьж иж л өнөөдрийн тэр шатхуун дасалж байгаа асуудлыг улуураар шийдэх боломж бүрдэнэ гэсэн. Мөн нөгөө утгаараа нефт боловсруулах үйлдвэр байт юм Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станцын үйлдвэр бол импортыг орлуулах тэгэл дээрэс нь өөрөө арилжааны зорилго бүхий одоо зээлэхгүй. Одоо тэр төсөл өөрөө хурдан одоо ашиглалтанд орж иж өөрөө хурдан ингээд хэрэгжиж явж иж зээлээ нь өөрөө төлөх боломжтой төсөл байхгүй. Одоо нийгмийн зорилготой төсөл биш. Эсвэл одоо дид бүтцийн төсөл биш. Нийт боловсруулах үйлдвэр байт юм уу? Эсвэл Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц болохоор одоо бид нар эрчим хүчийг импортлж шүү дээ. Одоо манай баруун бүсийн аймагуудын эрчим хүч импортлох хэрэгцээ багасна гэсэн үг байхгүй. Тэгээд нэг өсө тэр хэмжээр бид гадагшаа валют зарцуулахаа болно. Эрчим хүчнийхээ үйлдвэрлэлээрээ өөрөө өртгөө бүрэн нөхөх боломжтой төсөл. Тийм гурван туслаг юм. Эрх зүйн хизээ нэртэй байна. За одоо эн чинь их хурлаас баталж ижил нөгөө хууль нэрчлэх гэсэн үг шүү дээ. Хизээ ер нь хилцэгдэх боломжтой амжих уу? Өнгөрсөн 7 хононд хилцэх хэсэг нь явцсан. Тэгэхээр эн чинь нөгөө анхдагч хуулийн төсөл болвол 7 хоногийн дараа хилцэх ёстой гэсэн нэг тийм хуулийн юу байдаг. Тэгэхээр яг нэг анхдагч үзэх юм уу яах юм дэрийг бол манай тамгын газрынхан нөгөө дэгс ахуулдаг болохоор энэ дэр нөгөө юу гоох чиглэлээ харж байгаа. Хаврын чуулган руу шийдэх магадлалтай. Хэрвээ 7 хоног гэсэн хугацаа байвал хаврын чуулган руу шийдэгдэнэ гэсэн үг. Хэрвээ энэ анхдагч хуулийн төсөл биш юм аа гэж үзвэл одоо магадгүй маргаашийн чуулганаар ороод бас шийдчих бас боломж. Хөрөнгө оруулалт нэмэгдээд идэг. Ер нь 28 онд ашиглалтанд орохгүй л яах вэ? Хавшлаад байл. Үгүй одоо жишээл нөгөө газрын тосны боловсруулах үйлдвэр дээр яг энэ хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь юу гэхээр бид нар жил 200-аас 300 тэрбум төгрөгийг л яг газрын тосны боловсруулах үйлдвэр зориултаар ашиглаж байгаа байхгүй юу? Одоо тэр зээлээс нэг өсөндөө бид нар энэтхийн засгийн газартаа нэн хөнгөлөлтөй зээлийг хэлцээр хийгээд авцсан. Одоо тэр мөнгө нь энэтхийн экзим банк дээр байж идэг. Ашиглаагүй мөнгөнийх нь бид нар тэнд хүү төлж идэг. Одоо нэг commitment fee гэж төлж идэг. Ашигсан хэмжээндээ бид нар зээлийн хүү төлж идэг. Ингээд эрүүл ухаанаар одоо бид нар аль болох хурдан тэр үйлдвэрээ ашиглалтанд оруулаад тэр үйлдвэр нь өөрөө зээлээ төлвөл одоо татвар төлөгчдийн карманаас мөнгө гарахгүй байхгүй. Одоо ингээд яваад дах тусам анх 1 тэрбумаар батлагдчихсан төсөл маань одоо 1.4 болоос үүдээ 1.8 болсон. Энэ чинь хугацаа алдахаар нэгдүгээр тухайн төсөл нь өөр үнэтэй болж эхэлдэг. Долларын одоо инфляцаар идэгчээд. Хоёрдугаар манай төгрөгийн ханшны уналтаар төгрөгөөрөө нөгөөх нь хүртэн байнга нэмэгдээ явждаг. Гуравдугаарт бид нар ингээд 10 жилээр 20 жилээр ингээд тоцроод явахаар эргээд нөгөө технологийн шийдлэн тэр хүртэл ингээд явсараад нөгөө
хамгийн сүүлийн үеийн сайн технологийн үйлдвэр байсан бол технологийн гоцрогдол орох магадaltaй болоо явж байна. Ингээд олон асуудал байгаад байгаа. Яг энэ дуршлаг зөвхөн Монголд бас ингээд хэрэгжүүлсэн ийм хууль гарч ирсэн тохиолдол бас биш. Жишээл бод Сингапурын Чанги гэдэг аэропорт байдаг шүү дээ, тийм. Сонгоцны буудал. Яг тухайн үед тэдний эзэн засгаас нь одоо хэд том одоо тийм төсөл байсан тул тэрийг бас төсгийн юунасаа гаргаж ягаад тэгээ нэг удаагийн хуулийг тэр бас жишээл хэрэгжүүлсэн байдаг. За Германд ч гэсэн бас олон юм төслүүд хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн нэг сард 450 сая Америк долларыг нэмж авсан шүү дээ. Одоо зээл хэлцээрээ сонгоод. Яг энэ дефицит дөрвдөр жишээлбэл яг энэ мөнгөө ер нь хангалттай зарцуулаад тэгээд одоо явсан юм уу эсвэл энэ мөнгөө зарцуулж хангалттай зарцуулж юм чадахгүй байгаа шүү дээ. Байгаа юу. Одоо ер нь дефицит дөрвийн үйл ажиллагаа жишээлбэл ямар байгаа. За тэрийг сабрын сайдаас нь асуухгүй бол одоо би нөгөө миний хариуцдаг бас салбар биш. Яг хөө зөвхөн мэдээлэл бол бид нар бол одоо жилд хамгийн багадаа 1.2-оос 1.5 их найр төрний бүтээн байгуулалт хийх ёстой байтал бид нар 200-аас 300 тэрбумын бүтээн байгуулалт хийгээ явж байгаа байхгүй. Мөнгө нүгээрэл харуул. Тэр хэмжээгээр л гүйцэтгэл явж байгаа гэсэн.